Монгол Ардын нам олигарх хулгайч нараа хамгаалан хаацаалахын тулд ердөө ганцхан сарын өмнө тусгаар Монгол улсын засгийн газрыг огцруулан төрийн эргэлт хийсэн бол одоо энэ нь улам бүр хүчээ авч үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг гацаагийн тулд цэцгийн гишүүнийг огцруулах ажиллагааг зохион байгуулж эхэллээ. Энэ бол тусгаар Монгол улсын төрийг санаан зоргоороо унган дэвсэлж төрийн эргэлт хийж тусгаар улсын минь хууль дүрмийг олигархуудын таалалд нийцүүлэхээр оролдож байгаа төрийн эсрэг гэмт хэрэг мөн. Эхлээдэд Монголоос минь хулгайлагдсан офшорт байршсан 4 их найт төгрөгийг оруулж ирэхгүй тулд хөрвөсгийн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь унгааж төрийн эргэлт хийсэн. Харин одоо Монгол улсын үндсэн хуулийн манаачлсан цэцгийн шийдвэрийг гацааж өгөнд нь ороо гүйнхэн төлөө цэцгийн гишүүнийг огцруулах асуудлыг яаралтай журмаар шийдвэрлэхээр оролдож эхэллээ. Ардчилсан Монгол улсын 30 шахам жилийн түүхэнд элдвийн асуудал гарч байсан ч өнөөдрийг шиг ингэж төр ёсыг мань хөл доороо дэвслэн гიშгэж нэгэн хулгайчийн таалалд нийцүүлэх гэж оролдож байсан дүү үгүй юм. Дэлхийн бусад оронд ч ийм бусрамг явдал гарч байсангүй. Энэ үйл явдал нь Монгол Ардын нам гэж улс төрийн байгууллага нь эх орноосоо оруулж ганц хүний хулгайн гэмт хэргийг хамт олноороо намын бүлгээрээ хаацаалдаг гэмт хэрэгтүүд болсныг харуулж байна. Эх орон тусгаар тогтнол үндсэн хуулийн армын тоглох явдлыг Монголын ард түмэн бид зөвшөөрч чадахгүй. Төрд ёсыг минь уландаа гიშгэж үндсэн хуулийг маань нэг хүний төлөө тэр тусмаа Монголоос минь хулгай хийснийг илрээд байгаа гэмт этгээдийн төлөө санаан зоргоороо зөрчихийг бид төвчихгүй. Монгол Ардын нам аль хэдийн эх орноосоо оруулж нэг хүний хармаанд орсон хулгайн гэмт хэргийн бүлэглэл болжээ. Ийм намыг татан буулгаж удирдлагууд нь хэрэг үүсгэн шүүх ёстой босуу. Нэг хүнийг дийлдэггүй нам гэж байх ёсгүй, нэг хүний гэмт хэргийг шийдэж чадахгүй айдаг төр засагч гэж байх ёсгүй. За үндсэн хуулийн төсвийн баг суудлын хуралдаан хууль номын дагуу болж одоо тодорхой шийдвэрийг гаргасан. Харамсалтай нүунийг одоо бас мөн ус төржүүлэх, за мөн улс төрийн нөлөөнд орох, дарамтчилд үзүүлэх гэсэн үйл явцууд бас одоо харагдж нийл цагаа хийж эхэлж байна. За өнөөдөр хөл зүйн байнгын оргоор та бүхэн санаж байгаа бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг одоо чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Тэгэхээр одоо хин нэгэн одоо үндсэн хуулийн одоо цэцгийн гишүүний хоёр гишүүний алийг төрүүл сонгох одоо төрүүлж татах тухай бол яг хуулийн төс төлөвлөлт байхгүй мөртлөө үнийг мөн улсын зорилгоор гэх юм уу. За одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн болох цогтой бол одоо нэн даруй чөлөөлөх юм одоо үйл ажиллагаа сүүлд яарвчлан явуулж та бүхэн харж байгаа хаа. За тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн баг суудлын хуралдаан бол нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж за үүний 3 нь бол одоо санал өгдөг юм байна. Тэгээд одоогийн хэвлэлээр гарсан мэдээлэл тухайн хуралдаанд оролцсон гишүүний ярьснаар бол 3 хүний 2 нь бол тэр одоо буян төрийн тавьсан асуудлыг бол зөв зөвхөн асуудал байна гэсэн энэ талаар шийдвэр гараад нэг гишүүн нь хурлаа дууссангууд санал өргөсний дараа гараа явчихсан гэдэг ийм зүйл яригдж байгаа нь бол ностой асуудлаа. Ямар нэгэн намын ямар нэгэн бүлэглэлийн нөлөөлөлд үндсэн хуулийн цэц түүний гишүүн оролцох ёсгүй гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа. За үүний дараагаар тухайн шийдвэр алгажих ёстой. Тэр нь алгажих хугацаа ч одоо 2 өдөр 3 өдөр л боллоо. Энэ хугацаанд нь үндсэн хуулийн цэцийн тухайн маргаанд орсон гишүүн байгаа цогтой. Энэ хүний асуудлыг их хурл руу чирж авчирж хугацаанд дууссан гэдэг шалтгаанаар албаж байгаа дээр нь энэ шийдвэрийг хүчингүй болгож дахин маргаан үүсэх ийм одоо хандлагыг тодорхой хүчнээс үүрэг даалгавар авсан гэж хардхуйц үйлдэлүүдийг хийж ягаад миний би их хурлд парламент бас 3 удаа сонгогдож төрийн бодлого тодорхойлж хууль эрх зүйд ёс төрийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байсан хүний хувьд бол гүн сэтгэл одоо эмгэнэлтэй эмзэглэлтэй хандаж байна. Өнгөрсөн онд бид аргагүй ихэнд бас үндсэн хуулийн мухардагт орж энэ шудраг ёсны хувьсгал энэ томоохон хөдөлгөөн болж иж бид нар дахиад үндсэн хуулийг өөрчилсөн. Энэ үндсэн хуулийн өөрчлөлт юунд чиглэсэн гэхлээр ердөө энэ 30 жил гажуудж исэн арчилд байгаа тэг алдаа түтгэлээс засахад чиглэгдсэн. Тэгвэл өнөөдөр үүнийг мушгаад энэ үндсэн хуулийн өөрчлөлт зөвхөн Баттулга гэж өнөөдрийн ажиллаа хийж байгаа энэ ерөнхийлөгч чиглэл дахиж сонгуульд оруулахгүй байх ийм үндсэн хуулийн өөрчлөлт болгосон энэ аль нэг одоо улс төрийн хүчний бодлого руу халтарч байгаа нь өөрөө бол маш аюултай. Энд бид бүгдээрээ байсан, бид бүгдээрээ байж байгаа баталсан. Энэ дотор хэн нэгэн хүнийг нэгч Монгол улсын иргэнийг өнөөдөр үндсэн хуулинд бол сонгох эрхийг хязгаарлах асуудал тавигдаагүй. Одоо энэ бүх процесс өнөөдөр ард түмэн сонгуулаа хийчихийг л дээ. Ард түмэн сонголтоо хийчих. Өнөөдөр хэн дэвшгэн тодорхойгүй байхад энэ зохицуулалт тохируулах хийж байгаа нь өөрөө Монголын нийгмийг 30 жилийн өмнө, 20 жилийн өмнө, 10 жилийн өмнө хөтөлж байсан тэр үндсэн хуулийн хямралуу дахиад түлхэж байна. Үндсэн хуулийн цэц ийм хямрал руу ард түмнээ түлхсний цаана бол Монголын ард түмэн дандаа л хохирж байдаг.
Тэгэхээр өнөөдөр нөхцөл байдал бол маш ноцтой болж ирж байна. Өнөөдөр Монголын ард түмэн энэ 30 жилийнхаа энэ ололт амжилт энэ ардчилсан тогтолцооныхоо үндсийг өнөөдөр ингэж уландаа гიშгүүлэхийг хүсэхгүй. Цэц улс төрчиг энэ бол маш аюултай. Улс төрийн хаваа хяналтанд орох маш аюултай. Тэгэхээр үүний эсрэг өнөөдөр одоо нийгмийн бүх салаа мөчир өгөө ээлж өөрснийхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон. Бид ч гэсэн илэрхийлэн үндсэн хуулинд огт байхгүй үг өгүүлбэрээр өнөөдөр нийгмийг сонгуулийг өөрчлөн хийхин нийгмийг талцал явуулж байгаа нь бол маш том ухаалт гэдгийг бол бас дахин хэлмээр байна. Ингээ үндсэн хуулийг хамгаалцгаая гэдэг энэ мэдээллийг өнөөдөр та бүхэн нийт ард түмнээр өнөөдөр хүн болгонд ойлгомжтой илэрхийлэх энэ цаг үе болсон гэдгийг хэлмээр байна.